EBS телевизийн сурвалжлах баг Баян өндөр сумын Уурах Ачаан багийн 3 дугаар хорооллын 22 дугаар байрнаас танд хүрч байна. Энэхүү байранд иргэдийн гомдлын дагуу Баян өндөр сумын ажлын хэсэг ирж ажиллалаа. Иргэдийн зүгээс бол энэхүү хойно харагдж байгаа тоглоомны талбайд энд үйл ажиллагаа явуулдаг Баян Эрдэнэ нохоо үржүүлэхийн газраас нохоогоо салхилууланга баалгаж шээлэгдэг буюу зохисгүй үйлдэлүүдийг гаргадаг хэмээн гомдол гаргасан байна. Энэхүү гомдлын дагуу ажлын хэсэг ирж ажиллахад иргэдийн зүгээс бол энд дахин иймэрхүү зохисгүй үйлдэл гаргахгүй байхыг шаардлаа. Энэхүү Баян өндөр сумын ажлын хэсэг ажилласан. За энэхүү нөхцөл байдлаас үүссэн сурвалжлагыг одоо та бүхэнд хүргэе. Одоо 312 дугаар байрны доотлын орцонд нохоо үржүүлэхийн газар ажиллаж байна гэсэн гомдлоор одоо манай EBS телевизийн сурвалжлах багийнхан ирээд байна. Тэгэхээр яг энд ямар нөхцөл байдал үүсэж байгаа талаар та дэлгэрэнгүй мэдээлэл. Юу яасан мэхгүй. Нэг өглөө ээжүүд ингээ хүүхдүүдээ салхилаа гадаа сууж байсан чинь нохоогоо гаргаж ирээд яг хүүхдийн талбай дээр шээлгээд тэгээ бид нар ингээд яасан мэхгүй. Шаардлага өгөөд ингээд нохоогоо яагаад хүүхдийн талбай дээр шээлгэж байгаа юм бэ гэсэн чинь та нарт ямар хаамаатай манай хүүхдүүд угаасаа энэ нохооны бас шээс идэж уугаад өссөн. Яадагчгүй зүгээр огч шүү юм уу? Таагууд минь та нарт ямар хамаатай ингээд нохоогоо аваад явц. Тэгээд тэр нохоо нь ерөөсөө ямар ч хүзүүч юу байхгүй. Тэнд тоглож исэн бүх хүүхдүүдийг айлгаад нөгөө хүүхдүүд нь ойрлоод ээж нар дээр гүйж ирж байгаа байхгүй. Тэгээд тиймэрхүү юм хийлэнгүүт ингээд ямар ч шаардлага хүлээж авахгүй. Удаа дараа өчнөө та нар байлаач гэд хэлсэн. Ерөөсөө тэр шаардлагыг хүлээж аваагүй. Тэгээд тийм болохоор бид нар ингээд одоо гомдол гаргаад байгаа байхгүй юу? Хамгийн гол нь энэ аяахан бүгд тэр одоо энэ эмээ өвгөнөр хүртэл салхилахдаа бүгдөө шаардлага тавиад ерөөсөө яахгүй байна гэдэг. Энэ сөөхийн ихч бол яг эднэрийн талд өөрөө орчоод ерөөсөө мэдгүй би хийлсэн ингээд мэрэгжлийн хяналтад ихнэр нь ажилдаг болохоор бидний шаардлагыг хүлээж авдаггүй гэсэн хариултыг өгсөн. Та өөрөө энэ байранд одоо хичнээн жил амьдарч байгаа хэд? Би одоо 2 хүүхэдтэй. Тэгээ энд чинь 5 6 жил амьдарч намайг ирэхэд л энэ байж исэн байхгүй юу. Тэгээд урд нь тэгэл хараал хилдэг л байсан ерөөсөө тоохгүй. Сүүлдээ бүр яг нүдэн дээр баалгаж хэлгээд ахаар нэрч хэлсэн чинь янз бүрийн ямар дарамжлаад тийм болохоор тэгээ бид нар ээжүүд нийлж агаад энэ олон хүүхдүүдийн эрх ашигыг батсан дэрчтэй энэ нохоо ямар хамаатай ингээд тэгээд олон нийтэд мэдгэсэн байна. Тэгээ энэ хүмүүс бол одоо буруу зүйлийг юм ярьж ийн л та. Манад бол ингээд битэрийн хувьд бол одоо энд нохоо шавуулаад ингээд амтны амир юу гадах тийм амгалан дайм балагддаг юм байхгүй. Өөрсдийн гэр орондоо байдаг нохоогоо дагуулж ирж байж байгаа л эндээ үйл ажиллагаа явуулчаал буцаад явдаг. Танах өөрсдөө яг одоо хороол танаа юу нохоо үржүүлэхийн газар байдаг гэж тэнд хичнээн нохоо байдаг. Үржлийн газар хашаа маань өөрөө тусгай тортой хамгаалттай гэр оролт байгаа. Бид нэр өөрсдөө Монгол Улсын аврагын клубын дагнсан тэмцээн уралдаанд ордог. Дандаа манай нохоонод бол энэ гаднаас импортоор орж ирсэн нохоонод байна. Эрүүл нийгэмшил сайтай эрүүл мэндийн хувьд бүх юмаа хийгдсэн. Тэ? Тэгээ одоо үржлийн газрын хашаанд бол яг зөвхөн 10 гаруй нохоо манайх төрөлжсөн байсан. Одоо бол цөөрөөд нэг 3 4 нохоо л байна. Гэхдээ манай энд бол манай нохоонод тэгж шавддаг. Манай зүгээр энэ офис үржлийн газрыг танилцуулсан юм офисын газар. Тэгэхээр яг энэ арын өрөөнд бас хашаа торнууд байна. Тэгээ энд бол зөвхөн манайх нөгөө нохоогоо үйл хөтмөтн нохоо усанд оруулаад тэгээд эндээ хатаагаад сэнстэй хатаагаад тэгээ аваа явдаг. Хаалт байхгүй үндсэндээ хаалттай маягаар ашиглаж байгаа. Түүнээс энд л нохоо тэгж авчраад байдаг. Энэ бол манай гэрт байдаг нохоо огчоод явсан буцаад ирээд авах гэж байгаа юм байна. Тэрэн дээр ингэж орж ирж байгаа байхгүй. Иргэдийн нүгээс бас энэ гадаа байгаа тоглоомны талбай дээр нохоо шийлэгдэг. Түүн дээр нь одоо хүүхэд тоглодог гэсэн гомдлуудыг гаргаж байна шүү дээ. За манай нохоонууд бол үндсэндээ энэ гараад энэгээр ингээ гүүгээ хүүхэд айлгаад тэгэхээр ч нохоонууд олон нохооч байдгүй хэлсэн дээ. Тэгээд ганц нэг нохоогоо өөртөө дагуулж ирсэн тэднийг ингээ аваа гарахаар энэгээр гараад ингээд яадаг баг. Тэгэхээр тэрийг л яг зөв энэ байрны ганц манайх биш энэ байраар дүүрэн л гэртээ нохоод жижиг том нохоод жижиг хүмүүс өндөл баг. Бид нар бас байгаа л. Шилжиж балсан тохиолдол байхгүй гэж. Байхгүй манайх чи хөтлийн ийшээ гараад явчихдээ шүү дээ. Бид нар нэг нь машинд ачаад ийшээ гараад наадмын талбай тэр дөмөг мөмгөр бүгд л гарч лээд шүү дээ. Тэ. Одоо Эрдэнэ цар дээр яваад байгаа нэг гомдол байгаа шүү дээ. Танаа нохоод одоо ингээ шаардлага тавьсан чинь иргэний өдөөс одоо зөв бус ашигласан гэсэн гомдол байгаа. Энэ дээр та тайлбар өгөх. За энэ бол зүгээр над дээр ирж нэг хүүхэн ирээд өдөөс очиргүй ашраа загнасан. Намайг энэ офисээс дүүж гараад ийшээ зам руу гарахад тэгэр сонсож байгаа би зүгээр хэлсэн. Тэгээ битээ олон юм яриад тэгээд ингээд буцаа явах доош явсан. Тэрийг л одоо баахан аваачаад ПМ хэлсэн гэ баахан юм тавьчихсан. Би бол ерөөс тийм хэлээгүй. Намайг нохоогоо зайлаараа майлаараа гэдэг. Тэгэхээр би
битээ олон юм ирээдэгчэд явцсан баг доош. Тэгээд тэрийг л одоо чигтэйхэн л одоо амар яагаад пестер намайг тавиал одоо ингээл би бол энэ дэрийн гомдолтой өөр дээр хүний эрхэнд алдаж байна. Танай нохонууд яг ямар үйлдвэрийн нохонууд байд юм бол? Германч нохоо гэдэг нэмсч хэрхнүүд байдаг байхгүй. Ажлын чиглэлээ. Эмчилгээ үйлчилгээг нь хаана хийлэгдэв юм бол? Эмчилгээ үйлгээ нь манай Эрдэнэт соос гэдэг одоо Улаанбаатарын мал эмнэлгийн салбар байна. 6-гийн 1-2-оор эмнэлгүүд байна. Тэрүүгээрээ эмчилгээ эмчнэр нь бүгд харилцаа холбоотой ажилладаг. Тэ. Эрдэнэтэд ийм нохоо танай клуб дотор хичнээн хүмүүс хариалагддаг юм бол ийм нохоо үржүүлгийн газар бас ямар хичнээн хүмүүс ханддаг вэ? Манай Эрдэнэт нэмс чиргээр дагнсан өшөө бусад үйлдвэрүүдээр дагнсан үржлийн газрууд бол за нэг ямар ч нэг 10-20 үржлийн газар байгаа. Тэгээ нохоод жигч залуучууд ч зөндөө байна. Энэ дөр бол тусдаа бүгд л тэмцээн уралдаанд ордог болохоор нохооныхоо эрүүл ахуй хариу цэргийн хувьд бол бүгд л юу хандж байгаа. Хариуцлагатай хандж байгаа. Баян өндөр сумаас ажлын хэсэг ирээд танах дээр ажиллаа явж байна. Ямар заавар зөвлөмжийг өгж байна вэ? За яг одоо иргэд хоорондын хил ам яг дагуул ирсэн байна. Тэгээд ажлын хэсэг яг зүгээр ирээд танилцаал явж байна л да манай ямар яг нохоо энд үржүүлдэг юм уу яа гэдгийг л танилцаал үйл ажиллагаа танилцаал явж байна. Тэгээ шалгаал явж байна. Манайх энд үржүүлдэг. Тэгэл гаргаад тэр 11-ийн цавгар магвар аваад явж идэв. Тэгээд энд байнга байдаг нохоо гэж би ерөөсөө мэддэг байхгүй. Харин манай энэ 5 дугаар орчны 49 тавтад нэг нохоо бүр өгш нохоо энэ орцоор нэг бааж шиг л тэгээд тэр нь өнгөрсөн юм л. Тэгээд офисын зориултаар гэрээ хийсэн. Тэгэл ер нь үржүүлэх газар гэлгчлүүнд байхгүй. Зүгээр эдгээр өөрийнх нь бүр бах уу тэнд авчиж нохоо энэ хүүхдийн тоглоомын талбай дээр чинь балга шээлгэл бас тийм асуудал байсан л байлгүй. Тэр нь би байхгүйсэн. Болохгүй л дээ. Тэгэд одоо миний хэлсэн бол офисын гэрээ байгаа. Өөрөө дээр нь өнийгөө тогтуулаад засварлаа тэгээд офисын журмаар л ашиглана гэсэн. Тэгээд ямар би нохоо үржүүлэх газар гэж гэрээ хийгээгүй. Энд нохоо үржүүлдэг нохоо байдагчгүй юм байлээ. Энийг журамтай л идэм шиг үлээ. Ингээ тэмцээнд явахаараа энд нь усан дөрволчаар тэгэл аваа явчих юм шиг үлээ. Танай зүгээс ямар шалгалт хараа хяналттай байж ажилтдаг юм бэ? Энд чинь ингээл энэ бодлоор чи бид байнга ордог шүү дээ. 7 хоногт ингээл сангийн шугам мус алдна. Тэгж орж ирэхэд л өнөөдрөх шиг юм өнөр ерөөсөө байж байгаагүй. Зүгээр л байдаг байхгүй. Би бол орчол эднэрт юм хэлчихэл гараа авчдаг. Хэлэх юм а хэлчихэл гараа авчдаг. Ер нь энэ байрнуудаар хичнээн нохоотой байлээд юм бол тань тийм судалгаа байдаг. Энэ 11-т байна, 13-т байна. Ингээл энэ багдрал судалгаа нь байдгийг гэсэн. Уулын тэр орон сууцнд нохоо тэжээх муур явах гэсэн журам гарсан гэсэн шүү дээ. Гарна л гэдэг жийсэн. Тэ. Тэрнээс биш нохоо амьдруулахгүй байхгүй гэл ер нь орон сууцнд нохоо амьдруулахгүй нохоо байхгүй байх талаар багдар бидний дээр хурал хийсэн чинь уулын тэгвэл зүгээр юм байна гэл тэгээ тэр журам нь гараагүй юм шиг үлээ. Огт нохоо байлгаж болохгүй гэсэн юм байхгүй. Иргэд ч өөрснөө нөгөө нохоо мохоо тэжээдэг айл зөндөө шүү дээ. Гол нь нохоо тэжээдгээс гадна нөгөө нэг олон нийтийн талбай дээр бас шээлгэж байна. Тий. Энд яагаач болохгүй. Энд чинь юу байхгүй дандаа нялхнууд. Энэ эхчүүд чинь нялхнуудын хүүхдүүд бүр жоохон үлгээтэй. Бас аргагүй л дээ. Тэ эдгээр чинь бас харьцаа загнаад энэ чинь. За игээ би одоо энэ нохоогоо дахиж болгох шийлэхгүй уучлаарай гэл энэ дотор болгох шийлгэл гадаадд бол ийм нохооны ийм байрны орон сууцнд ор байж л билээ. Энийг сайхан усаснаар болоод энэ дотор нь тусгай биес суулаад тусгай газар явж хайд юм л шүү дээ. Хог юуг нь. Тэ тэрнээс нохоо байрлахгүй гэсэн хууль бол байдгүй юм шиггүй л. Цаашдаа одоо энэ арга энэ асуудал дээр ямар би бол офисынхаа журмаар энэ зөвхөн офисын журмаар ашигла үржүүлэх газар бол энэ байхгүй зүгээр нохоо яг хүн энэ офис дээрээ бол нохоо шимэлэх болох асуудал байхгүй. Би угаасаа тусгай зүгс мэддэг л гэнэ. Зүгээр гэртээ байдаг нохоогоо энэгээр авч орж гарахтаа энэ дөрөөс удаахгүй шиг тэгэл ажилдаа энэ офис дээр ирэхээр л тэгэл аваад гарвал тэгэл өөр асуудал авахгүй шүү дээ. Энэ дотор өнөөдөр бол өнөр байна. Энэ хизэнээс эднийх энд үйл ажиллагаагаа явуулсан ба 16 он. Биш 17 оноос. 17 онд энэ бодлоос засаж байгаа тэгээд яасан. Өөрснөө тэр яг дээдлэлтэнд байд юм чинь тий. За өнөөдөр 6 сарын 27-ны өглөө манай дээр одоо иргэдийн хүсэлт гомдлын дагуу гомдлын мөрөөр бол манай мэрэгчлэлтөнгүүд ирж нөхцөл байдалтай нь бол танилцлаа. Өнөөдөр өдөөс хойш 14 цагт бол яг ажлын байран дээр нь ирж бид нар яг одоо 5 дугаар будвал буюу одоо энэ өөрсдийнх эрхэлж байгаа офис одоо гэж байгаа газарлан бол орж үзэхэд бол яг үүдний өрөөнд бол ерөөхдөө офисын зориултай цаашаагаа бол нэвтрээд ингээд яг нохоонуудаа бол байрлуулдаг торс идэхтэй ерөөхдөө бол үнэр танарын хувьд бол нэлээд бас хүндрэлтэй байдалтай бол байна. Манай
байгууллагын зүгээс бол одоо иргэд бол өөрсдөө аль бие осоор одоо манай дээр одоо өргөдөл гомдлоо байраад авчрах хэвээр. Тэрнийхэн дагуу бид нар холбогдох мэрэгжлийн байгууллагууд руу нь бол хандаад энэ ч одоо мэрэгжлийн байгуулалтын дүгнэлтийг бол гаргуулахаар ингээд ажиллаж байна.